За сайн байцгаана уу. За өнөөдрийн ээлжит ярилцлагаараа мөнхийн тун компанийн том фарм эмийн үйлдвэрийн захирал тэргүүлэх зэргийн эмзүүч хад эрдээгчтэйгээ ярилцах гээд ингээд ажил дээр нэрсэн байна. За тэгээд хад эрдээгчийг өнөөдөр миний урилгыг хүлээж аваад ингээд ярилцлага өгч байгаад маш их баярлалаа. За тэгээд ингээд нэг уламжлал ёсоор ярилцлага эхлэхэд төрсөн нутаг ус төгссөн сургуулаасаа ингээд ярилцлага эхэлдэг юм аа. За та ч аль нутгийн хүн блэ? За ингээд хоёулаа яриагаа эхлэе хадагч. За би Завхан аймгийн Нөмөрг сумд төрсөн. Тэндээ 10 жилийн сургуулаа, Нөмөргийн 10 жилийн сургуульд үргэж байлаа. Тэгээд дараа нь Анагаах ухааны их сургуулийг 1996 онд эмзүүч мэргэжлэр төгссөн. Миний төрсөн нутаг бол одоо уул усны тэгшэрсэн хотод хувилгаадын төрсөн тийм л их сайхан нутагт төрсөн. Би 10 дугаар анги төгсөд ирэхдээ ер нь аймгийн төвөөс цаашгүй нэг 5 дугаар ангид байхад нэг олон улсын пионерын цэцлэнд амарч Улаанбаатар хотод ирж ирсэн. Тэгэл тэрнээс хойш одоо их хөлийн газар л байгаа юм чинь надад тийм төсөөр ертөнц. Тэнд ирсэн хэрнээл одоо яг л нутаг усаа санаад идэг. Одоо хүртэл би одоо 36-7 жил Улаанбаатарт амьдарч байгаа хэрнээ. Ерөөсөө нутгаа байнга санаас та. Тэгэл зуны дэлгэр цаг эхлэнгүүтэл би илүү нутг руу хамраал явдаг. Тэгэд сайхан бодож исэн. Нутагтаа очиод ганц өвөл ээжтэйгээ тий. Одоо манай ээж байдаг л та. Тэгээд ээжтэйгээ хамт тий яг нь өөрийнхөө хүүхд насаа өнгөрөөсөн тэр гарцраа нэг өвлчч хэмсэн гэж бодогддгийг. Зөв. Юу одоо Завхан аймагтаа тэгээд сурж агаад тэгээд одоо нөгөө тухайн үед бид нар чинь нөгөө конкурс гээл явдаг тийм ээ. За яаж яваа та ер нь одоо эмзүүч гэдэг мэргэжлийг сонгож одоо энэ мэргэжлийг сонгоо энэ талаараа. Би болохоор ерөөсөө би өөрөө эмчийн хүрэлтөрсөн. Одоо манай аав 1958 онд Монгол Улсын их сургууль гэж байхад нь хүн эмнэлгийн факультет гэдгийг төгсөж исэн. Тэгээ нөгөө юуны мэдцэслийн одоо мэдрэлийн мэдцэслийн хайруулаа одоо манай фармакологийн багш Мегмар багш тийм төгсөлт байдаг. Тий. Тэгээд ерөөсөө жоохноос одоо тэр эмчийн гэр бүл төрсэн болохоор тэр маянч нөлөөлсөн юм уу? Ер нь эмч болж тоглодог гэсэн. Тэгээд энэ мөрөөдөл маань бол 3 дугаар анги төгслөө би аюу үнч байсан. Тэр одоо эмч болно гэдэг тийм. За тэгээд яг нэг одоо шилжилтийн насанд ирэхээр бас нэг хуйлчч болчмоор юм шиг санагдаад. За тэгээд миний энэ одоо мэргэжлийг сонгох болсон шалтгаан дээр бол ээж маань аюу хүүрэг гүйцэтгсэн. Би үнэхээр ээжтэй баярлдаг. Эмзүүч гэдэг мэргэжил бол эмэгтэй хүнд аюу гоё мэргэжил тийм. Би одоо мэргэжилдээ энэ ажлыг хийж үүсгэж явахдаа үнэхээр одоо нөгөө нэг дасан дурлна гэдэг л болсон л доо. Тэгээд ээж бол намайг нөгөө нэг жоохон байхаас эхлээл эмч болно гэхээр юу яадаг гэсэн. Одоо эмчийн мэргэжил бол нэмэгтэй хүнд айгүйх одоо ачаал ихтэй тий дандаа хүний одоо зовлон хуваалцж идэг. Тэгээд талан хоолойны ганц ч удаа идтгүү гэл нөгөө аавын маань хөдөлмөрлж исэн үеэр л одоо жишээд тэгээд байгаа байхгүй юу. За тэгээд энэ дээр одоо хавсраад болохоор миний мэргэжил сонголтод одоо 7 дугаар ангид бид нэр одоо тэр үеийн тий 7 дугаар ангид ороод хими хичээл үздэг байлаа. Тэгтэл манай Завханд одоо алдартай хими багш 10 жилийн одоо намайг анаахт ирчээд байж хат одоо ерөнхий хими энэ төр үзэж хат манай хими багш нар Завхных гэдэг ингууд сенсор багшин шавуул гэж асуудаг байсан байхгүй юу. Тэгэхээр миний багш бол тийм мундаг одоо юутай хүн байлаа. Чадвартай тий. Тэгээд ийм хүний шав болж тэр химийн хичээл бас их дурлсан байна. Энэ мэргэжлийг сонгоход бол бас нөлөөлсөн гэж боддгийн. Тэгээд одоо ажлаа гүйцэтгээд явж байхдаа болохоор ээжтэй бас жахан явзында баярлдаг. Би одоо ингээд хүн бас нэг ийм юм хийж чадах байсан болов уу гэж бодогддог шүү дээ. Амьдралын явцад тийм ээ. Тэгээд хийж яхад бол би одоо эмзүүчээс өөр ерөөсөө юм санаанд ордог. Одоо ингээд бодоход тийм. Одоо эргээ бодоход тэгэхээр одоо энэ мэргэжлээс өөрийг одоо вирус л хийж гүйцэтгсэн бол тийм одоо эзэмсэн бол гэдэг юм ерөөсөө санаанд болдог. За ингээд та одоо яг эмзүүч гэдэг мэргэжилд ингээд одоо дурлаад гэдэг юм уу яг сонирхолтой болоод ингээд өөрийн хөссөн сургуультай оржээ тийм ээ. За тэгээд та чи 96 онд одоо одоогийн энэ ашиус шүү дээ тийм ээ. Ашиусын эмзүү ангийг төгссөн. За тэгээд та бол одоо яг төгссөн цагаасаа эхлээл яг ерөөсөө л эмийн үйлдвэрлэл одоо технологи судалгаа гэдэг ийм чиглэлээр бол ажилласан. Тэгээд ер нь яагаад заавал та энэ эмийн үйлдвэрлэлийн чиглэл бол бас
хүнд чиглэл шүү дээ. Ер нь бол тийм ээ. Ер нь яагаад та эмийн үйлдвэрлэл энэ технологийн судалгаа, шинэ эм бүтээх гэдэгтэй ер нь холбогдчихоо. Би энэнийг ярихаас өмнө бол сургуулаа бас дуусгах хэрэгтэй байна. Анагаах ухааны дээд сургууль хийж байгаад яг бид нарыг одоо ороход анагаах ухааны их сургууль болсон. Би одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, анагаах ухааны их сургууль нэртэйгээр би 96 төгссөн. Бид нар их цөөхөлөд төгсдөг байсан. Одоо манай төгсөл тэгэхэд нэг 15 6хан хүүхд 2 групп тий. Тэгээд тэгж төгсдөг байлаа. Тэрнээс гадна анагаах ухааны их сургуульд байхдаа би амьдралынхаа хантай тий учирсан, гэр бүл зохиож исэн, юу эхэлсэн. Одоо тэгээд оюутан байхдаа бас ээж болсон. Тэгээд одоо анагаах ухааны их сургуульд байхдаа л надад анагаах бүх юм маань өгсөн юм шиг санагддаг шүү дээ. Тийм бай. Тэгээд бидний үед бол эмийн үйлдвэр дээр дадлага хийдэг гэсэн хувийн хвшлийн үйлдвэрүүд бас айгүй ховор. Тэгээд одоо хуучин эмийн завод л гэж байлаа. Тэгээд эмийн завод дээр очиод дадлага хийж хахад надад тэр нөгөө нэг тэднийх болохоор нэг чацрагны эликсир энэ төр хийжсэн. Тэгээд одоо би дадлага хийгээд явж байгаа оюутан одоо нөгөө эликсирийн нэг амсчих юмсан гэл ингээл бодож байгаа шүү дээ. Тэгээд тэрийг болохоор одоо надаа яг одоо манай даваасран багш технологи тэр чинь анагаахын одоо сургуульд ирээгүй яг эмийн үйлдвэрийн ерөнхий технологич гэж явж байсан байна. Даваасран багш биднэрт нөгөө дадлага хийх гэж очиж байгаа хүмүүстэд бүх технологийн процессыг тайлбарлал тэгжсэн. Тэгээд би одоо тухайн үедээ бол даваасран багшийг бас жаахан биширчээсэн байхгүй юу? Одоо ч биширдэг тий. Тэр үедээ одоо тэр процессыг зааж өгж байгаа мөгж байгаа. Тэгээд ер нь л одоо миний ажиллах салбар бол эмийн үйлдвэрлэл юм байна гэдэгт яасан. Одоо өөрөө тухайн үедээ бол тэр сонголтоо хийцэн. Төгсөөд гарахад одоо би 96 төгсөж байхад манайх бол улсын эмийн үйлдвэр маань үйл ажиллагаанд тасралтгүй явагддаггүй. Тэгээд одоо бас одооных шиг ийм олон аптекууд байхгүй. Тэгээд хувийн хвшлийн үйлдвэрүүд бол ганц нэхэн үйлдвэр одоо Монс, Нахиа, Гамб гэх үйлдвэрүүд байлаа. Тэгэд Гамбын үүсгэн байгуулагч нь Гантуя Баяраа захирал гэдэг одоо Баяраа гэдэг эмзүүч хоёр мундаг эмзүүч байдаг шүү дээ. Тэгээ Гантуя захирал болохоор манад одоо бид нарыг 4-р курст ээж хахад төвд хэлгээд хичээлийг эхэлж орж исэн багш байхгүй юу. Тэгээд манад дээр болохоор нэг химийн юмд тэнхимд бас багшилж исэн баха. Тэгээд тэр багш маань болохоор төгсчөөд одоо бид нарыг яг авторитет ордон дээр би автобус хүлээгээд зогсчихсэн чинь ганаа багш зогсчихсан гамтай багш сайн байна уу багшаа гэдээ уулзсан чинь чи сая төгснө гэд ингээд асууад манай ангийн нэг 2 3 хүүхдийн нэрийг хэлээд та нар ирээд над дээр анкет бүглөөтгөрөө гэдгсэн. Би бас оюутан байхдаа ягаад одоо гамтай багш тэгж танигдсан бэ гэхээр нэг мундаг онц сурдаг оюутан бол байгаагүй. Групп ахлагч байсан. Тэр үднээсээ тэгээд 2 дугаарт бол миний нэр бас их содон учраас их нүдлэгдсэн юм шиг байна. Тэгээд очиод бид нар анкет бүртгүүлснээр л Гамб эмийн үйлдвэрт орж исэн. Тэгэл одоо ерөөсөө эмийн үйлдвэрлэлд одоо 29 жил гэх юм уу тий? Үйлдвэрийн салбарт тасралтгүй. Тий, яг технологийн чиглэлээр л ажиллаж байна дээ. Одоо анх бол та яг технологичоос эхэлж ирсэн баг тий? Тухайн үед бол одоо ингэжсэн. Би ч гэсэн одоо энэ системийг миний тэр бидний төгсөөд ажиллаж байсан үеийг би маш зөв гэж боддог. Би одоо төгсөөд Гамб эмийн үйлдвэрт очиж явахад намайг одоо найруулагчаар эхэлж яажсэн. Тий. Би тэгээд нэг жил 4 сар гэжтэй эмийн найруулагч дандаа л одоо нөгөө зуралтаа хийдэг тий, гарнуулддаг. Тэгэл одоо шахах юу хүртэл бэлтгэж өгдөг. Тэгээд тийм юм дээр ажиллаж байлаа. Тэгээд технологичор нэг жил 6 сарын дараа одоо технологич гэдэг арай тухайн үед тушаалд ивчжээ шүү дээ тий. Тэгээд ажиллаж байсан. Тэгээд Гамб бол хоёулаа эмзүүч хүмүүс байгуулсан байсан болохоор Монгол улсад хамгийн анхны капсултай эмийг одоо хуучин манай эмийн үйлдвэрч капсултай эм хийдэг байсан шүү дээ. Тухайн үед тэгээд юу Леомцтын нэг бол шахдаг байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд одоо тэр үед бол капсултай эмийг анх үйлдвэрлэж байсан. 99 онд болохоор манай тэр юун дээр бол үйлдвэр дээр хамгийн одоо том төсөл гэх юм уу тухайн үед гадны зөвлөх хөнгөлөлтөд их том төсөл хэрэгжсэн юу байсан гэхээр юу бэлэн одоо дороотыг биш одоо бэлэн тун шилийг ашиглаад ампултай юм үйлдвэрлэх тийм шугам орж ирж байсан. Тэгэхээр ампултай эмийг ч гэсэн эхэлж хийсэн хувийн хвшлийн үйлдвэрүүдээс. Тэгээд тэр их том одоо үйлдвэрт ажиллаж байсан тэр их мундаг одоо 2 хүний хажууд бол их зүйл сурсан. Тэгээд 98 онд би бүр санаас ерөөсө гардгүй. Юунаас Англиас манай одоо Баяраа захирал тэрний өмнөхөн Англид Лондонд явж нэг мэрэгжил дээшлүүлэх нэг тийм сургалтанд хамрагдсан юм шиг байна. Тэгээд спектрофотометр хамгийн анх гарч ирж байсан. Одоо бид нар тэрнээс өмнө болохоор юуныхаа
техникийн шаардлагын дагуу тооны тодорхойлтыг бол хамгийн одоо яг юугаар хийн одоо титрийн аргаар хийдэг байлаа шүү дээ. Багжиж шинжилгээ гэж байгаа нь хамгийн анхны спектропотометр орж ирээд би одоо ер нь төв лабораторид байсан болов уу яасан бол төв лаборатори тэгээд тэр нь болохоор нэлээд сүүл үеийн Английн их тийм мундаг юу байсан. Тэрэн дээр одоо ингээд эхлээд ерөөсөл диталын онгойлгохтой хүртэл болгоомжтой онгойлгороо тэр тухайн үед их үнэтэй юу байсан баг. Тэгээд имийн маань одоо юу үнэлгээ ч гэсэн их бага тий. Одоо өчнөө хийлээч гэсэн л одоо жилийн борлуулалт бол бага л байдаг байсан байх л да тий. Тэгэхээр тэрийг одоо тэр техникийг оруулж ирээд тэгж хэрэгжилж ирсэн. Тэгээд бид нар тэр ковид мөвитийг чи унахчихгүй тулд одоо ерөөсөө ингээл яг л яадаг байлаа шүү дээ. Алгандаа ягаал тий. Тэгэл одоо зөөлхөн юм даванд боогол хадгалдаг байлаа. Тэгээд тэр зэрэг энэ мэдчлэн тий одоо энэ эмийн үйлдвэрлэлийн юмд бол түүх болсон, томог болсон хүмүүстэй хамт ажиллаж байсан. Юу одоо танаа анги хатаагч нэг 16 долоолоо төгссөн гэлээ шүү дээ тийм ээ. Танаа ангийнхын ер нь голдуу ямар чиглэлээр яв? Одоо танаас өөр үйлдвэрийн чиглэлээр явж байгаа байгаа. Одоо Хайвикогийн үйлдвэрлэлийн ерөнхий технологич гэж явдаг юм болоо манай гансх байна. Тий гансх манай ангид байсан. Одоо нөгөө нэг эмзэн мэргэжлэр төгсөгчдийн холбооны тэргүүн зузаан манай анги яг нэг манай групп. Тий. Тэгээ манай анги бол одоо манай групп дотроо оюун дэлгэргээд одоо Ирландд яг Францд яг өөрийнхөө мэргэжлэр ажиллаж байгаа. Одоо энэ зүгээр тийм манай бүр онц төгсөгч байхгүй юу? За одоо бас манай уянгаа гэд бас онц төгсөгч маань байна. Одоо хин Читамбагийн уянгаа гэд тэгээд туул байна манай Leader Prime гэд компани захирал. Тийм. Тэгээд бид нар бол одоо дармаа байна. Дармаа одоо хил гайлын 20 цэрийн байцагч идэг. Тийм. Гэх мэтчлэн. Тийм бэ. Манай ангийн хүмүүс их тийм чиглэл бүрээр одоо ингэ бүхэл чиглэл ганц хүүхдээрээс бус нь бол нэг тийм үйлдвэрлэлийн чиглэлийг бол сонгоогүй. Тийм бэ. Одоо бүхэл чиглэлд байгаа. Манайхан. За та одоо өөрөө ингээд эмч одоо хүний хүүхд ингээд ангаахын чиглэлийн юг ингээд одоо түүчэл явж байгаа. Таны гэр бүлийн хүн бас эмч тийм ээ. За ингээд таны хүүхд одоо бас ангаахын чиглэлээр явж байна. Та бас жоохон дэлгэрэнгүй яриа л. Тийм бид хоёр ангаахт байхдаа оюутан байхдаа гэр бүл бол нэг хүүхэдтэй болсон. Тэгээд хүүгээ бол ерөөсөө ангаах руу одоо одооны хүүхдүүд чинь тэгж ээж аавын сонголт бол ерөөсөө нөлөөлөхгүй шүү дээ тийм. Тэгэхээр миний хүү болохоор эдийн засагч мэргэжилтэй хүүхдүүд Америкт боловсрол эзэмсэн. Одоо Монгол банкнд эдийн засагч хийдэг. Тэгээд гэр бүлтэй болсон. Би чи эми болцсон хөөрхөн ач охинтой. За. Тэс өөр чиглэл. Тэгвэл бас тийм байна. За тэгвэл ач охин нь л орог ангаах эрүүл мэндийн чиглэлийн хүн болох байх та тийм ээ. Тех бах. Тэрэн дээр найдчихлээ. За тий. За тэгээд ингээд гамб эмийн үйлдвэрт ажиллаад гамб сайхан техник технологи Монгол улсад анх удаа нэвтрүүлээд ингээд сайхан ажиллаж ээжээ тийм ээ. За одоо мөнгөний тун компанитайгаа ер нь яаж холбогдож ялаа гадагч? Би 2015 он хүртэл 19 жил эмийн гамб эмийн үйлдвэрт ажилласан байдгийг. Тэгээд одоо тухайн үедээ бол бас нэг тийм өөр юм руу шилжчих тийм сонирхолгүй өсөлгүй байсан болов. Миний хуучин хамт олон бол их сайхан хамт олон байсан. Тэгээд тийм чадварлаг удирдагчтай хамт одоо бас өөр газар очихч нэг тийм юг байла. Тэгээд тухайн үедээ бол манай гамб одоо цаашдаа эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр бол үйл ажиллагаа явуулахгүйгээр одоо дандаа худалдаа импорт чиглэлээ сонгоод тэгээд явахар болсон. Тэгэхээр би болно одоо нөгөө үйлдвэрлэлээс өөр чиглэлд ажиллах сонирхолтой хүн чинь ер нь нэг тийм өөр газруудыг судалж эхэлж байсан. За тэгээд тэрнээс одоо хагас жилийн өмнө ч үт юм уу баяр сайхан гэд одоо манай ерөнхий захирал мөнгөний тун компани маань тий ерөнхий захирал эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан алтан цэцэг гэж эмзүүч байгаа шүү дээ. Алтан захирал тий алтан захирлын ангийнх нөхд одоо баяраа захирал болохоор надаа чи өөр газар хэрвээ очихгүй сонирхож байгаа юу одоо өөр ажлаа сайлгах сонирхолт байдгүй санаа байдгүй чи тийм болвол мөнгөний тунд ирээрээ мөнгөний тунд би чам санал болох байх шүү гэдэгс. Тэгээ би бодъё гэсэн л дээ тэр үедээ. Тэгээ би бол мөнгөний тун компаниг бол одоо энэ шиг шар хад руу байрлалтай. Би ч өөрөө яг байрлалын хувьд болохоор одоо 15 дугаар хороолт манай гэртээ ч ойрхон байдаг. Тэгээд яасан тэгээд нэг өдөр болохоор алтан цэцэг захирал намайг одоо хүрээд ирээч энэ үйлдвэрлэл дээр гээд 15 оны яг 5 сарын 1-ний өглөө
дуудтгийн. Тэгээд би бас нэг үйлдвэр дээр очсон ажил төрлөө хүлээлгэж өгөхгүй л ингээл би сонголтоо хийгээгүй байгаа шүү дээ. Тэгээд шууд ирсэн чинь надаа одоо миний санал хүслэгч яагаагүй тий шууд ажил хүлээлгэ өгсөн тэр хүн болохоор одоо орно гэж бодож байсан байх. Тэгээд би бас эргээд бодоход бол нэг тийм үе мундаг удирдагч нарын доор ажиллаж байсан юм билээ. Одоо манай гамбын тэр хоёр удирдагч тэр одоо тий салбартаа лидер хүмүүс байсан. Одоо ажиллаж байгаа удирдагч маань нэр үнэхээр лидер хүн. Би бүр алтаа захирал одоо юмд одоо ерөөсөл ингэдгийн нэг өдөр л одоо нэг тим юм яруу тим юм судлаараа гэл өөрөө бүрээс асар их хэрчүүчтэй хүн. Тэгээ бид нар ч одоо яг тэрний хажууд бол тэр хүний одоо тэр яахгүй штэ гүцэхгүй штэ тий. Тэгээ би ерөн сүүлийн үед ингэж бодоод байгаа. Бизнесийг бол өстой үнэхээр тустай хүмүүс идэг юм байна. Тэгээд ер нь одоо бизнес хийж байгаа хүмүүсээ үндэсний баялаг бүтээгчд гэж ярьдаг шүү дээ тийм тэд нэрийг бол үнэхээр хайрлах хэрэгтэй. Үнэхээр тэд нар бол одоо унтах тийм хэвийн нойроо хүртэл хасаад хэвийн одоо хүмүүсээс бол арай л илүү хөдөлмөрлөж энэ үр дүнд хүрэх юм байна шүү гэдгийг боддгийн. Тэгээд 2015 оны 5 сарын 1-нд намайг яг энэ үйлдвэрт орж ирж байхад болохоор манай дээр шингийн юм одоо бовдын ядыг тийм халдваргуулах бодис үйлдвэрлэх төсөл эхлэх гэжсэн. Тэгээд тэр хэрэгжиж эхэлжсэн. Тэрийг ер нь тэр төслийг шууд надад аюу яасан хариуцуулсан. Тэгээд би захиралд бол хэлжсэн. Манай одоо хуучин үйлдвэр дээр бовдын яд энэ төр үйлдвэрлэж байгаагүй би сайн мэдэхгүй шүү дээ гэдгсэн чинь чи өөрөө эмзүүчин байгаа үстэй эмзүүч гэдэг хүн гэдэг чинь дандаа судлаач хүн байдаг. Тэгээд одоо энэ их олон бидний үед бол технологийн ном гэхээр бид нөгөө нэг Машковскийнхаа хоёр ботыг л мэдэн шүү дээ. Тэгээд энэ дээрээс чи судлаа тэгээ одоо бас ч харьцангуй та нарын бидний төгсөж исэн үеэс бол мэдээлэл айгүй ил тий нээлттэй болчлоо. Одоо олдох чи өөрөө л хайдаг юм бол тэрэн дээр бол одоо болдохгүй мэдээлэл гэж байхгүй болцсон гэдэг. Тэгээд яста Машковский гэж бай. Тэгээд юу бол Google руу орвол тий. Тэгээд повдын ядыг бол үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд 0.7-гийн ам зайлах тий. Тэгээд 7.5-ын халдваргуулах уусналуудыг савангийн чиглэл үйлдвэрлэж үзлээ тий. ГОПК үйлдвэрлэлээ. Гэхдээ ерөнхий санаа бол дандаа ер нь алтаа захирлаас санаа авдаг. Би бол ер нь гүйцэтгэх шатны л хүн гэж ойлгож байна. Гэтэ ер нь нэг тийм мундаг удирдагч байхаар их мундаг чиглүүлдэг байхгүй юу. Тэгээд тэрнээс гадна намайг ирэхээс 1 жилийн өмнөөс манайх эмнэлгийн 1 удаагийн хувьд сэргэсэл үйлдвэрлэхээр төсөл хэрэгжиж эхэлсэн байсан юм билээ. Тэгээд тэрний одоо яг нэхээс удаа үйлдэлгээд эмнэлгийн 1 удаагийн хувьд сэргэслийн би бүр эхлээд ирээд гайхажсэн. Одоо нэг энэ удаа өмсөөл хайчихна гэхээр одоо манайх 2015 онд нийгмийн эдийн засгийн байдал ямар байлаа тий. Тэгээд нэг удаа хэрэглээл хаяад энэ энтер гэдэг чинь одоо энийг авах хүн байх юм болов гэж бодож ирсэн л та. Тэгээд нөгөө нэг одоо яг тэрний стандартыг боловсруулах ёстой гэд тэр яг 2015 онд намайг ирж яхад болохоор хятадын GDP гэдэг стандарт хэмжил зүүн газраас монгол хэл рүү орчуулад 1 жил хэрэглэхээр зөвшөөрөл авцсан. Тэгээд яг стандартын судалгааны ажил явж байсан. Тэгээ ер нь ямар нэгэн хүний ч байдаг юм уу амжилт те одоо компани үйл ажиллагааны амжилт бай, хувь хүний амжилт ч бай багийн ажил үүдэг. Одоо ганцаараа тэрийг хийцэн би ганцаараа ингэсэн гэдэг ах юм байхгүй. Одоо манай гадаад харилцааны албан дээр айгүй хил ус сайтай сайн хүмүүсд байлаа. Тийм чанарын хяналт дээр ихэд манай айгүй мундаг юунууд байлаа. Мэргэжилтнүүд. Тэгээ эднэртэйгээ нийлээд тэхээс удаа эдлийн стандартыг Монгол улсад анх удаага одоо эмнэлгийн 1 удаагийн хувьд сэргэслийг одоо эдлийн үйлдвэрлэлийн техникийн шаардлагыг тодорхойлж гаргаж ирсэн. Тэгээд энэ нь бол стандартаа батлуулсан. Тэгээд чи өөрөө мэргэжлийн хүн стандарт батлуулахад ямар хувийн шатыг дамждаг вүлээ, ямар их ажил судалгаа явагддаг вүлээ тий. Тэгээд би тэр стандарт батлуулах гэж сууж байхад бол одоо Европын одоо 1 удаагийн хувьд сэргэслийн стандарт төвшин бол үйлдвэрлэлийн төвшин бол ойлгомжтой тийм. Энэ Азиас болохоор одоо Япон хоёрыг Солонгос хоёрыг авах гэж байгаа байхгүй юу? Ерөнхий захирлаас бид нар төгсөн чиглэл нь болохоор тэгээд одоо яг үндсэн түүхий эдийн маань үйлдвэрлэгч хятадыг бас орхиж болохгүй. Хятад бол мундаг. За ингээд юу яхаар адгал сайз хэмжээ арьсмарын хувьд ч гэсэн одоо тэр хоёрын дунджаар авахгүй бол бид нар чинь Аз хүмүүсээс арай жаахан өндөр өөрхөн тийм ихтэй одоо Европ хүмүүсийнхээ өндөрт бол арай хүрэхгүй тийм байдаг юм байл л дээ. Тэгээд тэрний стандартыг бол 2016 онд амжилттай хэрэгжүүлэн MNS гэдэг Монгол орон даяар мөрдөх стандартыг батлуулсан. За тэрний дараа бол одоо үйлдвэрлэлийн дотоод хяналтын лаборатори
итгэмжлэгдэх юу явсан. Бас л баг хамт олонны үр дүнд бол хүчээр би 2017 онд хамгийн анхны стандартыг лаборатори итгэмжлүүлсэн. Тэгээд тэр лабораторийнхоо одоо юунд бол итгэмжлийн хүрээндээ хэрэгслийнхаа үйлдвэрийн юунуудыг бол техникийн шаардлагуудыг оруулж ирээд тэгээд хэрэгслийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг яаж ирлээ. Тэгээ 2017 19 хоёрт бол 2 дахь удаа 19 онд 2 дахь удаа манай юу лаборатори 2 дахь удаа магадлал итгэмжлэгдэж байгаа юм. Тийм. Тэгээд 23 онд одоо 3 удаа итгэмжлэгдчихэд байна л да. За тэрнээс гадна 2015 онд ирэхэд 2014 онд одоо нөгөө нэг эрүүл мэндийн яамн дээр их том төсөл хэрэгжсэн шүү дээ. Тэгээд эрүүл мэндийн хөгжил 4 төсөлгээд тийм ээ. Тэгээд тэр нөгөө нэг гадны Европын зөвлөх ирсэн. Тэгээ бүх эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж ирсэн. Тэр юунд бол үнэлгээ хийлгээд одоо энэ үнэлгээнд хамрагдаад үйлдвэрүүдэд бол нээлттэй тийм санал тавьж ирсэн. Тэгээд тэрийг бол тэр төслийн багт бол одоо манай цацрал байгаа штэ. Цацрал эмзүүрч одоо бидний үеийн бол нэр үнэхээр лидер юу да эмзүүрч тий. Цацрал маань байсан. Тэгээд бүх эмийн үйлдвэрүүдэд одоо нээлттэйгээр ийм санал тавиад эмийн манай мөнхийн том бол үйл ажиллагаагаа цааш өргөжүүлнэ. Үйлдвэрлэл бол бас өөр стратегийн хувьд ч гэсэн тий. Тэгээ ирээдүйн хэтийн төлөвлөлт байсан учраас тэр зөвлөхийг авчирч үйл ажиллагаанд юу яасан? Үнэлгээ хийлгүүлсэн. Тэгээд тэр одоо яг GMP-г нэвтрүүлэх одоо үнд төсөөр тавигдсан. Тэр хүний зөвлөмжийн дагуу бол үйлдвэрлэл их ажиллагаа хийгдчихсэн. Тэгээд 2019 онд 20 онд ч лөө манайх анхны GMP гээ одоо хамгийн ихнийхийг яаж GMP нэвтрүүл одоо яг хангацсан манай дээр үнэлгээ хийхэд шаардлага хангамж үзэж гинэ гэдээ бид нар өөрсдөө эрүүл мэндийн яамд төсөлтөд тавьсан. Тэгээд шинжээчнэр ирээд манай дээр үйлдвэрийн үйл ажиллагаан дээр ажлын 5 хоног үнэлгээ хийдэг. Энэний дараа бол GMP батламжаа олгосон байгаа. 2022 онд бас тавтай итгэмжлэлд орсон. Тэгээд GMP-ийн шаардлага бол 2 удаа хангасан. Одоо хадагч одоо ингээд битэрийн ярилцлагыг бас үзэж байгаа хүмүүс GMP үйлдвэр, GMP эмийн үйлдвэр гэхээр бас жоохон яг мэрэгжлийн хүмүүс маань бол ойлгох чинь яг GMP үйлдвэр чи яг ямар нэлээ гадаад зах зээлд яг яах ёстой байдаг үлээ энийг жоохон товчхон нэг дэлгэрүүлээд хэлвэл эм үйлдвэрлэлийн зохистой дадлал тий зөв үйлдвэрлэл тий. За тэгээд энэ болохоор одоо бүх оронд одоо GMP-ийн дүрм журам ийм үйлдвэрлэлийн процесс ингэж явагдах хэвээр ийм дүрм журмын дагуу. За үйлдвэрлэлийн барилга байгууламж нь ийм шаардлагатай байдаг. Тоног төхөөрөмж ийм шаардлагатай байдаг. Материал гэдэг ярьдаг шүү дээ. Бид нар тань түүхийд туслах материал, сав баглаа бодол эдгээр бол ийм шаардлага тавигддаг. Тэнд ажиллагсад хүн хүчин бол ийм одоо сургалтанд хамрагдсан ийм одоо чадамжтай юунууд ажиллагсад ажиллана гэдгийг дүрмжлэр одоо стандарт ажиллагааны заавраар заагаад өгчихсөн байдаг. За тэгээд энэ шинээр ингээд одоо Монгол улсаас шинэ ийм нэвтрүүлэх хийх чи өөрөө ингээд маш их олон шат дамжлагаар стандартууд ингээд батлуулаад явдгаа. За тэгээд энэ тал дээр одоо шинэ ийм батлуулах процесс маань ер нь яг ямар хугацаанд яаж явдгийг бас энийг бас манай зарим яг мэрэгжлийн биш хүмүүс одоо үзэж байгаа учраас энэ тал дээр нэг жоохон дэлгэрүүлээд ярил хадагч. Ер нь бол нөгөө нэг генерик гэдэг яриад байгаа юм маань тий патент задарсан юмнуудыг л бид хэд одоо үндэсний үйлдвэрт үйлдвэрлэж штэ. Тэгээд энэ дээр би бас нэг үндэсний үйлдвэрлэлийн давуу тал гэдэг ингээд одоо хүн төрөлхтний одоо тооцоолоогүй шинжлэх ухаан судлаагүй тийм халдварууд бол маш их гарч ирж штэ тий. 2021 онд бид нар ковидын 20 онд ч л ковидын одоо цар тахлын үед ямар байдалд оров тий урд хойд хилүүд тийм хилээ хаацсан улсууд ерөөсөө оруулахгүйгээр хязгаарлалт тогтоосон. Ийм байгаа үед бол бид нар дотооддоо л үндэсний үйлдвэрлэгч байж ич тэр халдварын эсрэг бол босхоос одоо өөр юугүй байлаа шүү дээ тийм. Одоо юу яасан шүү дээ хадагч яг ковидын үеэр одоо манай үндэсний эмийн үйлдвэрийн эрүүл мэндийн байгууллагууд бол маш их хүчин чармаалт гаргаж маш их одоо улс орондоо их үр гүйцэтгсэн тийм ээ энэ бол маргаангүй. Тэгээд одоо танаа компани хувьд бол одоо Америк руу одоо эмнэлгийн хэрэгсэл нэг удаагийн хэрэгслээ нийлүүлж ирсэн нэг ийм бас эн чинь түүхэн үйл явдал шүү дээ тийм энэ талаараа бас яриул хадагч. Би нөгөө нэг өмнө ярьжсэн шүү дээ. Одоо нэг удаагийн хэрэглэл орхичих юуг бол тухайн үед би одоо хүмүүс ард түмэн байтугай тэрийг хийж байгаа
би анх орж ирээ сансаад ч л ойлгоогүй байсан байхгүй юу. Тэгээд тэр тухайн үед одоо 2020 онд тэр дэгдсэн дэлхийд даяар дэгдсэн цар тахлын үед бол одоо компанийнхаа захирлыг ямар их тийм ерөөсө жинхэнэ бизнес хийдэг хүний л одоо тийм холч ухаан тийм холыг харсан бодлоо тэрийг бол үнэхээр биширчээсэн. Одоо ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөнд ч байдаг юм байл л дээ. Хүн төрөлхтний судлаагүй тий. Тэгээд урд өмнө яаж байгаагүй судлагдж байгаагүй бид нар одоо тухайн үедээ урьдчилан сэргийлэх боломжгүй тийм шин халдварууд гарч ирээд байгаа үед бол эмнэлгийн одоо доторх хувьц хэрэгслийг болж өгвөл нэг удаагийн хэрэглэн шилжүүлээ. Ингэснээрээ дотоод халдвар, эмнэлгийн дотоод халдвар гэдэг юм. Тэгээд нөгөө эмнэлгийн ажиллагчдыг ч гэсэн одоо нөгөө нэг тийм эрсдэлтэй орчин тэдний эрсдлийг бууруулах зорилгоор одоо нэг удаагийн хэрэглэн шилжүүлэх сайн шүү гэдэг тийм зөвлөмжийг өгдөг юм билээ. Одоо ч өгдөг. За тэр үед л одоо жинхэнэ одоо манай компани нийгэмд тийм хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өргөсөн тийм үүргээ биелүүлэх тийм тэгээд тэр ажлын үед аюул төвчлөлт хамгаалах халдварыг одоо ахиулахгүй байх тийм юмд бол үнэхээр компани үүргээ гүйцэтгсэн. Одоо гадар бол нөгөө цар тахал маань ингээд мартагдаад тэр одоо халдвар бол бас судлагдчихлаа шүү дээ тийм. Тэгээд тэр вирусын эсрэг бол эмнүүд гараад ирлээ. Ингээд ирэхээр бас нэг ард түмний айдас байхгүй болчихгоо та тэр ковидор ингээд ковидын үеийн одоо нөхцөл байдлыг бас тухайн үеийн юуг бол янз бүрээр л ярьж байна тийм. Тэгээд одоо ковидын үеигснээс бас тэр вирусын эсрэг эмгэснээс бас Монгол улсад анхны вирусын эсрэг эмийг одоо стандартыг батлуулаад Монгол улсад үйлдвэр энэ талаараа бас тийм байна. Тийм. Оросоос тухайн үедээ бол Оросын холбооны улсын одоо Санкт-Петербург байрладаг. Одоо Active Component гэдэг компанитай манайх видео хурлал хийгээд тэгэл тэр чинь нөгөө хил гайл хаалттай байгаа шүү дээ. Тэгээд тэр одоо вирусын эсрэг юуны үйлдэлтэй юм гэхээр бид нар генерик болгоод Умипинавир гэдэг имийг одоо Орос дээр манай зах зээл дээр бол аривдол нэрээр их байдаг шүү дээ. Тэрийг бол оруулж ирэхээр тэднээтэй гэрээ хийжсэн. Тэгээд одоо Орос болохоор ингэжсэн байхгүй. Тэрийг вирусын эсрэг үйлдэлтэй тэгээд дархлаа дэмжинэ гэдэг. Вирусын эсрэг үйлдэлтэй гэдэг таслал тавиад дархлаа дэмжих гэж юм. Тэгээд бид нар түүхэн эдээ оруулж ирээд түүхэн эдийг ямар нэгэн эмийг үйлдвэрлээ зах зээлд гаргахад айгүйх процесс явдаг. Тухайн түүхэн эдийг бид нар авчираад өөрийнхөө лаборатори болон хөндлөлт байна. Дээж өгнө. Тэгээд тэр нь одоо ямар нэгэн техникийн шаардлагыг хангаж гин үү те хангасан тохиолдолд бол эмийнхаа эмийн түүхэн эдийг үндсэн одоо түүхэн эд нь Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдэж байгаа түүхэн эд. За тэрний дараа бол бид нар одоо нөгөө генерик гэж яриад байгаа нөгөө юунаасаа тэр генерикийн дагуу яг тэр орцны арилгаар нь өөрийнхөө одоо тоног төхөөрөмжн дээр үйлдвэрлэж үздэг. Тэрийгээ болохоор яг л одоо эхлэл материалаас эхлээл дамжлага дундынхаа хяналтыг хамгийн эцсийн бүтээгдэхүүнийхээ хяналт хүртэл лабораторийн одоо техникийн шаардлагын дагуу лабораторид бүх юуг сорилтыг гүйцэтгээд тэгээд тэр гарч ирсэн юугаа бол хөндлөн дахиад яаж 3 цуврал шинжилгээнд өгдөг. Тэгээд тэр хугацаанд болохоор бид нар нөгөө нэг хүчинтэй хугацаа гэж бид нар ярьдаг шүү дээ. Тухайн эмийг үйлдвэрлэснээс хойш одоо зах зээл дээр ямар хугацаанд хэрэгжилж болох уу гэдгийг доктортой байдлын судалгаа гэдэг дээр одоо гэдэг юугаар бол хийдэг. Тэрийг бол төрөвчлсэн маягаар бол бас хийж болдог. Тий. Одоо тухайн үеийн нөхцөл байдал бол яг одоо 3 жилийн хугацаанд ингээд юугаа тавиад үзэж явах тийм хугацаа байхгүй байлаа. Тэрийг бол хурдвчилсан аргаар үзсэн. За тэгээд хөндлөнд оруулаад ингээд бид нар хэрэглэх заавар тэгээд тэр чинь одоо эмийг техникийн шаардлагын дагуу үйлдвэрлэгчийн фармакопийн өгүүлэл гэдэг юм одоо 2 шатны хурлаар орж батлуулдаг. Тэгээд тэрэн дээрээ бид нар болохоор вирусын эсрэг гээд таслал тавиад дархлаа дэмжих гээд оролцохгүй юу. Тэгсэн чинь одоо нөгөө манай эрүүл мэндийн яамны хүний эмийн зөвлөлийн гэхдээ дархлаа дэмжих гэхээр манай ард түмний яагаад дархлаа дэмжинэ гэж байгаа юм гэхээр одоо нөгөө нэг яг вирусын томоогийн хүрээний томоогийн вирус бол өргөн хүрээний үйлдэлтэй байхгүй юу. Тэр томоогийн дэгдэлтийн үеэс бол яг ухтуулаад тэрийг хавар намрын улиралдаа одоо өршин сэргийлэх тунгаар одоо тэд тоноол гэл ингээл эсгэмчлээд дуудаг. Тийм зааварчилгаа байгаа юм. Тэрийг яг одоо тодорхой тэгээд хэлж өгөхгүй болвол ард түмний маань эрүүл мэндийн бидлэг одоо эмийн зав зохистой хэрэглээ ямар байдаг вүлээ тий. Тэгэхээр дархлаа дэмжин хичгээр витаминтэйгээ андуураад тэгээд уугаад төх юм шиг байгаа да. Тэр яг Умипинавир эмийн хувьд бол их удаан хугацаанд хэрэглэхэд бол бас элэг гэмтэн. Одоо нэг яг эмчилгээний үед бол эмчилгээний тунгаар эмчилгээний үргэлжлэх өдрүүд нь ч гэсэн зөөхөн штэ. Тэр хоногт бол төдийлөн яахгүй, нөлөөлөхгүй. Бүр одоо архаг элэгний
өвчтөе, суур өвчнөд хүмүүс энэ төр бол эмчийн заалтаар хэрэглэнэ. Тэгээд эн чинь одоо бас бүр баларсан болох юм байна. Та нарын дархлаад эмжих гэдэг үгээ авч яа гэд ингэдэг байхгүй. Тэгээд бид нар вирусын эсрэг юм гэдгээрээ бол Монгол улстай гутаа батлуулсан. За вирусын эсрэг имээ ингээд үйлдвэрлэсэн Монголд анх удаа тийм ээ. За тэгээд танай компани одоо эмнэлгийн нэг удаагийн хэрэгслээ одоо хүнс Америкийн хүнс эмийн агентлаг буюу FDA-гийн одоо шаардлагыг хангаад тийм ээ Америкийн нэгдсэн улс руу бол одоо ингээд одоо гаргаж ирсэн байж байгаа. Тэгээд энэ маань өөрөө зөвхөн танай компани ч гэлтгүй энэ бол Монгол хүн бүтээж чаддгийн Монгол хүн хийж чаддгийн монголчууд гадаадад хийсэн бүтээгдэхүүнээ экспортлж болдгиймаа гэдэг ийм маш том үйл явдал үйл хэрэг болсон л доо тийм ээ. Энэ талаараа жоохон дэлгэрүүлээд ярил хатагч. Үнэхээр тийм шүү. Яг одоо манай компани хувьд төдийгүй эрүүл мэндийн салбарын хувьд бол түүхэн үйл явдал болсон. Би бас яг нэг судалгааны хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Бараг анхных болов гэж бодож байна. Америкийн одоо хүнс эмийн агентлаг гэдэг бол хяналтын байгууллага. Тэгээд Америкт одоо зарагдж байгаа эм болон хүнсний бүтээгдэхүүнүүд бол дандаа хүнс эмийн агентлагийн одоо хяналтаар орж тэмдгийн шаардлагыг тийм баталгаажиж одоо техникийн шаардлагыг хангаж байна гэдэг юуг бол хийсний дараа Америкт одоо нэвтрүүлэхийг аваач хэрэглэхийг зөвшөөрдөг юм л. Тэгээд манайх бол яг тэр одоо энэ дээр би бас төрүүлээд маскны талаар бас нэг жаахан ярьчих тийм. Маска бол тухайн үед хятадаас түүхий аваад үйлдвэрлэдэг гэсэн. Тэгээд жилд бид нар нэг 400 мянгыг л үйлдвэрлэдэг гэсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөөдхөө 400 мянга тухайн үедээ ерөөсө 20 хэдхэн хоногт үйлдвэрлэлт туссан. За тэгээд хятад болохоор ингээ хилээ аччихсан. Тэгээд манайх компани одоо тууцын дарга бат шиг захирал маань бүгд найрамдах Солонгос улс руу яваад Солонгосын компанитай гэрээ байгуулад Солонгосоос түүхий идэ бүр эхний удаагийнх нь болохоор онгоцоор авчирчихсан. Тэгээд одоо нөгөө нэг бүтээгдэхүүний өртөгдчихсэн нөлөөлөл шүү дээ. Тийм. Тэгээд одоо тэрнээс хойш бол тэр компанитайгаа ерөөсөө юу тасралтгүй юутай байна. Тийм. Тэгээд одоо байнга тэндээс татчихна. Тэрнээс гадна бол одоо Япон, Солонгос хоёр л арай нээлттэй байсан болохоор Японоос ч гэл түүхий сонирхчихлаа тийм. За тэгээд энэс юугаа бол 24 цагаар 3 ээлжээр бид хэд чинь ингээд ажилдаг байлаа. Үнэхээр ажилчид бол надад ингээд тухайн үед маск одоо манайхаас өөр янган нийлүүлдэг үйлдвэр байгаагүй шүү дээ. Тэгэхээр тэрийг бол улсын хэрэгцээ хангана гэдэг бол бүр одоо ингээд өдөр болгон урд өдрийн захиалга нь ороод ирчдэг тийм. Тэгээд тэр үед бол үнэхээр тэр одоо улс нийгмийнхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бол өндөржүүлсэн байдалд хүн болгон өвдөх хэрэггүй тийм. Бүгд чармааж үнэхээр хүчин зүтгэл бол гаргаж ажиллаж байсан. За тэрний хажуугаар битүү комбинзон одоо өмсдөг юм байна гэдэг гутлын малгай малгайтай тэгээд гутлын өмсгөлтөө тэр комбинзоны одоо бас хэрэгцээ шаардлага судалгаа гарсан. Тэгээд эхнийхээ материалыг болохоор манайх Японоос авчирсан. Тэгээд тэрний дараа бол Солонгосоос татчихсан. Тэгээд тэр одоо бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлээд ингэсний дараа Монгол улсаас үйлдвэрлэж явах явцад Монгол улсын засгийн газраас Америкийн нэгдсэн улсын засгийн газарт $1 сая тусламж үзүүлэхээр болсон юм билээ. Тэгэхээр тэр Америк бол ямар нэгэн үйлдвэрийн одоо үйлдвэрлэлсэн байгаа бүтээгдэхүүнийг шууд аваад явцдаг газар биш юм байлээ л дээ. Тэгээд Америкийн нэгдсэн улсаас Монгол улсаа элчин сайдын яамнаас манай компани одоо үйлдвэрийн үйл ажиллагаатай ирж танилцаад тийм. Тэгээд одоо ямар шалгуураар техникийн шаардлагын ямар хэмжээнд шалгадгийг лабораторийн үйл ажиллагаатай танилцаад тэгээд одоо бүтээгдэхүүний дээж аваа явсан. Тэгээд аваа явсан. Тэгээд тийшээ илгээдэг юм байлээ. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэгээд энийг одоо мөнгөн хэлбэрээр авах юм уу бүтээгдэхүүн болох гэж байна гэдэг яриа явдаг байлгүй дээ бодвол. Тэгсэн чинь одоо тэр Америкийн хүнс эмийн агентлагийн FDA-ийн шаардлагыг хангацсан байхгүй тэр зөвлөл. Тэгээд би гүйцэтгэх захирал, номын захиралтайгаа хоёулаа нисгтэр шууд одоо юу Мятаас ч гэсэн хамгийн анхны нислэг Улаанбаатараас шууд Сиэтл руу очсон байлаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр ингээд тунтайдл айгүй хөөрхөн ингээд юуны онгоцны суудал дээр ингээд оюутайгаа хайрцагнуудтайгаа ингээд явсан. Тэгээ үнэхээр тэр өдөр бол нэг жоохон бороо шиврээл те гадаад харилцааны сайд очсон Америкийн одоо элчин сайд ирсэн. Тэгээд тийм хүрээнд л бид нар бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгчээсэн. Тэгээд яг одоо компани төлөөлөл удирдах зөвлөлөөс ч тэр одоо нэг бүтээгдэхүүний нэр хүндэд
тий. Одоо их л чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шүү цөмөрөө гэдэг шаардлагыг бол аль аль талдаа яаж исэн хугацааны өвдөг тавчуу байсан. Тэгээд хяналт шалгалт ихтэй тий. Тийм орчинд үйлдвэрлээ. Тэгээд бүтээгдэхүүнээ үнэхээр гаргасан. Тэгээд энэ бол одоо бид нарыг цаашдаа энэ бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах тий. Энэ дээр бол одоо үйлдвэрлэгч нарт маш том урам зориг өгсөн юм болсон. Яг энэний дараахан бид нар Америкийн FDA-ийн шаардлага манай комбинзан хангачиж байгаа юм чинь гээд маска Солонгос руу гаргаж утсан байхгүй. Юуны Солонгос руу лаборатори шинжилгээнд явуулж утсаж байгаа. Тэгээд үзсэн чинь бас тэр Солонгосын одоо юуны одоо эмнэлгийн маск, эмчийн маск гэдэг тийм бид юм. Тэрнийхэн техникийн шаардлагын дагуу бол энэ шаардлагыг хангасан. За тий. Одоо яг ингээд одоо гадагшаа бид нэр бүтээгдэхүүнээ экспортлоод ингээд яхаарахгүй чанар гэдэг асуудлын тухай бид нэр бол ярьж байгаамаа. Тэгэхээр бол бид нэр та одоо яг энэ чанартай холбоотой зүйл дээр бас одоо тий бидний хийж байгаа монголчуудын хийж байгаа монгол үйлдвэрлэгчдийн хийж байгаа энэ юмнууд бол одоо өнөөдөр бид нэр ингээд танаа үйлдвэрсэн юмнууд чинь бол Америкт, Солонгост ингээд шаардлага хангацсан юмнууд одоо бид нэр хэрэгжилж гин гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ зүйл дээр энэ чанартай холбоотой юун дээр бас та нэг жоохон яриул хадагч. Үнэхээр яг гоо эмийн түүхийдийн одоо эмийн чанарын бүтээгдэхүүний чанарын тухайд ярих юм бол түүхийдийн одоо шаардлага байна тий. Тэгээд одоо түүхийн идэ хаанаас авдггүй ямар техникийн шаардлагын дагуу авдгийг гэл ингэж байгаа. Тэгэхээр түүхийн идийг ханган нийлүүлж байгаа газараа бид нар өөрсдөө тим юмны шаардлага хангасан гэдэг одоо чи өөр эм зөрч хүн мэдж байгаа шүү дээ. USB гэдэг Америкийн фармкопи, тэгээд VP гэдэг одоо Британий фармкопи, тэгээд CP гэдэг яг хятадын фармкопи. Тэгэхээр ерөн түүхийн идээ эхэлж чанартай сайн авъя гэвэл нь VP юм уу USB-гийн шаардлагын дагуу авнаа гэд ингээд захиалга өгчдөг байхгүй юу. Тэгээд одоо тэрний дагуу түүхийн ид маань орж ирлээ. Тэр нь болохоор одоо яг нөгөө эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиндаа болохоор Монгол улсад бүртгэгдсэн байх хэрэгтэй. Одоо чинь адагч USB шаардлагын дагуу гэдэг чинь яг Америкт хэрэгэлдэг түүхийн эдийн шаардлагын дагуу бид нар авнаа. Одоо тэнд Америкт хэрэгжилж байгаа энд үйлдвэрлэж байгаа ийм хоёр ижилхэн түүхийн дээр хийж байгаа гэдэг үйлдвэрээс тавна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд одоо орж ирлээ. Тэгээд тэрийг түүхийн эдийн одоо бүртгэл бол яг л нэг процессыг дагуу явагдана. Тэгээд одоо тухайн юугаар бол түүхийн эдийг бид нар заавал эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиндаа ч гэсэн байдаг. Одоо өөрөнд дотоод хяналтын лаборатори 3 удаа магадлал итгэмжлэгдсэн ч гэсэн заавал хөндлөлтөнд заавал одоо шинжилүүлээд зөндлөнгийн чанарын шаардлага хангасан тохиолдолд бол бид нар үйлдвэрлэлт яадаг ашигладаг байгаа. Тэгэхээр дотоод хяналтын лаборатори одоо магадлал итгэмжлэгдэнэ гэдэг чинь бүтээгдэхүүний чанар тэр хэмжээгээрээ чанартай тэгээд бүтээгдэхүүн найдвартай байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо яг итгэмжлэл гэдгийг яг тайлбарлаад ярих юм бол тухайн одоо үйлдвэр хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэр бүтээгдэхүүнд нь техникийн шаардлагын дагуу хичнээн үзлэг шинжилгээг хийдгийг тийм одоо багшаа шинжилгээний хийд байдгийг тэрийг 100% гүйцэтгэж чадж гин үү гэдгийг үзэхээс гадна тэнд ажиллагчдын одоо шинжээч нарын ур чадварыг одоо юуны үндэсний аюулгүй байдал үндэсний лавлгаа лаборатори гэдэг дээр ур чадварын сорилтын лаборатори гэж үүдэг. Тэрнтэй заавал гэрээ байгуулдаг. Тэгээд тэн дээр болохоор бид нар шинжээч нарынхаа юг улирал тутамд микробиологийн химийнхийг бол хагас жил тутамдаа X одоо тестийг гүйцэтгэж авахулдаг. Тийм. Тэрнээс гадна нөгөө лаборатори хоорондын харьцуултын юг бол заавал гүйцэтгсэн байх шаардлагатай байдаг. Итгэмжлэлийн маань өөрийнх нь шаардлага нь их өндөр шаардлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр манай лабораторид хийгдэж байгаа одоо шинжилгээ тий өөр одоо Монсын ч юм уу, Тавиусын ч юм уу, аптект юунд дотоод хяналтын лабораторид гүйцэтгэж байгаа шинжилгээ хоёрын үр дүн нь хэр зөрүүтэй байна гэдгээр л гардаг байхгүй юу? Адилхан л байх хэрэгтэй юм тийм ээ. Тэгээд тийм байна. Лабораторийн шинжилгээнүүдээ бол шалгалт тохируулга бол тогтмол одоо хийгдэж явах хэрэгтэй гэдэг юу байгаа. Тэгээд энэ дээр одоо үндэсний эмийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний биг бол би одоо үйлдвэр болгоныг миний төгсөжсэн үедээ бол ярихгүй шүү дээ тийм энэ одоо 30 40 жил. Тийм тэгэхээр ер нь бол чанар бол жилээс жилд одоо чанарт тавигдах шаардлага нь өндөр болж байна. Тэгээд жилээс жилд гайгүй чанартай болноо. Тэгээд ард түмэн маань одоо нэг гадны юмыг л одоо бид нар аягүй сайн байдаг гэл ингээл хушуураад байна тийм ээ. Тэгээд эндээ бол бас
үндэснийхээ үйлдвэрийг одоо дэмжиж эднэртээ итгэж тий үндэснийхээ үйлдвэрээ судалгаа хийх юм бол тэр хэмжээгээрээ одоо нөгөө үйлдвэрлэлийн лабораторич юу тий өргөжн тэгээд үйлдвэрлэн ч гэсэн цаашаа хөгжиж штэ. Тий. Одоо ингээд та бол одоо үйлдвэрлэгч хүн үйлдвэрийн захирлын одоо ер нь одоо ингээд эхний одоо ингээд бүтээгдэхүүн юугаа ингээд экспортод гаргачлаа. Ер нь одоо ингээд гадаад зах зээлд одоо энэ тал дээр таны бодол одоо ямар байдаг вэ? Ер нь бол манай Монголын зах зээл чинь 3 сая хүн амтай зах зээл бол одоо жишээлбэл манай антибиотикийн цэг гэхэд NGP 1200 гэл тийм машинтай байхгүй юу. За тэрүүгээр бид нар одоо ингээд машиныхаа бүрэн хүтэн чадлаар яваад ах юм бол одоо жилийн төлөвлөлтийг бол нэг 2 сар 15 хоногт л тийм 3-7 тийм тэгэл хийчихэр байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм хэмжээний жилийн турш одоо тэр NGP 1200 бүрэн л ажиллаулаад байвал бид нар тэр одоо зах зээл дээр тийм борлуулалт байхгүй. Тэгэхээр тэр борлуулалтыг одоо гадагшаа гаргахын тулд бол гадны эмийн олоолсын жимпийн шаардлага хангасан байх хэвээр тухайн үйлдвэр нь тэгээд ер нь гадагшаа борлуулалтаа хий тэгээд эн чинь гадагшаа борлуулалт хийгээд ирэх юм бол үйлдвэрлэлийн үр ашиг одоо тийм тоног төхөөрөмжийн шинжилэлт тэрнээс гадна цалин мөнгө тийм юм нэмэгдэх тийм юуг бол бас компани удирдлагууд олоод харцсан. Одоо манайх өнгөрсөн жилээс мөнгөний тун компани маань томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн шүү дээ. 16 онд одоо манайх ингийн шүүдэр гээд их эзлэхүүн шингэний үндэсний 5 үйлдвэр одоо туслан шингэний үйлдвэр нийлж байгaalсан тэрэн дээр тэрний дараа 2 жилийн дараа Монтариур гээд одоо үндэсний шипрессийн үйлдвэр байна. Тэрний бас хөрөнгө оруулагч. За тэрнээс гадна 23 оноос бол одоо Солонгосын хөрөнгө оруулалттай Монгол Эмийн Пексийн бас хөрөнгө оруулалттай тийм. Тэгээд юуны тарилгын эмийн одоо юу ашиглалтанд орох гэж чинь одоо 3 сарын 22-нд ампултай тийм 3 сарын 22-нд одоо нээлттэй их гэж чинь. Тэгээ энэ үйл ажиллагаатай зэрэгцээд өнгөрсөн намраас бол компани удирдлагууд юу гэсэн гэхээр одоо солонгос чанар гэдгийг одоо Монголд нутагшуулах зорилгоор тий 23 оноос эхлээл манайх үйлдвэрийнхаа боловсон хүчнүүдийг солонгос руу явж дадлагжуулж байгаа. Тэр дадлагжуулж байгаа ажлын хүрээнд болохоор би үйлдвэр хариуцсан менежер тэгээд манай маркетингийн менежер хийж байгаа залуу бид гурав Элсан тэгээд Донгву гэд одоо Элсан нь болохоор юуны тарилгын юм үйлдвэр байхгүй юу. Тэрэн дээр бид хэд одоо 14 хоногийн юунд сургалтанд хамрагдаад ирсэн. Энэний дараа болохоор манай чанарын хяналтын менежер 2 шинжээчтэйгээ микробиологч нэг хэмгч энэ 3 болохоор 3 сар тасралтгүй тэр Солонгосын Донгву гэдэг үйлдвэр дээр очиод ажиллаад ирж яг чанарын хяналтын лабораторид. Тэгээд ингээд ирэхээр нөгөө хүүхдүүдийн ч гэсэн бидний ч гэсэн нүд нээгдэн штэ. Тэгэхээр Солонгосын GMP-г хэрвээ одоо GMP шаардлага чинь манай GMP-гээс арай жаахан чанга шаардлага байгаа байхгүй юу? Тэрийг хангах зорилгоор л Солонгосын боловсон хүчнийг одоо хойдод талын тэр манай хэрэгжиж байгаа MDM гэдэг тарилгын эмийн үйлдвэр гэдэг байгаа шүү дээ. Одоо 3 сарын 22-нд нээлттэй гэж байгаа. Тэрэн дээр бол бүр Солонгосын инженер ирж ажиллаж байгаа. Тэгээ Солонгосын одоо бид нар чанарын баталгаажлалтын менежер QA гэдэг ярьдаг шүү дээ. Тэр юунууд нь бол 3 сараар ажиллаад ингээд буцаад явдаг тий. Тэгээд энэний бичиг баримт одоо тэгээд бүх тоног төхөөрөмж нь болохоор дандаа Солонгосын инженерүүд ирж хүлээж авч гин. Тэрнээс гадна яг энэ том фарм эмийн үйлдвэр дээр минь одоо хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Солонгосын одоо үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн салбарт 30 одоо 4-5 жил ажилласан яг чанарын хяналтын менежерийг хийжсэн тийм хүн манад бүр одоо мөнгөний тун компанид үйлдвэрүүд хариуцсан захирлаар ирж ажиллаа. Тэгээ ажилдаа орцсон. Одоо 11 сараас хойш 3-4 сар байна ажиллаж. За тэгвэл одоо экспортод гаргах гэдэг энэ зүйл бол ер нь хаяанд ирсэн юм байна гэж ойлгогдож шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ төслүүд энэ одоо боловсон хүчнүүдийг дагаад бол үйлдвэрийн лаборатори шинжлэгдэж байна. Тэгэд одоо лаборатори маань болохоор бүр тусдаа одоо яг орчин гэл байгаа шүү дээ тийм яг GMP-ха дагуу модулд орсон. Тэгээд одоо өнөөдрийн би та ирэхээс өмнөх нь л нэг лаборатори уралж байдс захиалга энтер гэл ингээл юу орж ирж байна л та. Тэгээд тэрэн дээр одоо лабораторийнхоо эрхлэгчээс асууж ирсэн. Манайх 66 тоног төхөөрөмж оруулж ирж байгаа юм бол шинээр авч худалдаж суйрлуулж байгаа. За тэрний баталгаажлалтыг болохоор одоо нөгөө нэг олон юу нөгөө нэг валидейшнуудыг гүйцэтгэдэг штэ. Тэгээд тэрнийг гүйцэтгэхээр бол хятадын мэрэгжилтэн тэгээд солонгос мэрэгжилтнүүд ирнэ. Тэгээд тэр
бас юг манай үйлдвэрийн лаборатори чанартай болно, сайжирнаа гэдэг чинь бүтээгдэхүүний чанар дагаад л сайжирнаа гэсэн. За хадагч нөгөө эмзүүч хүний одоо тийм ээ яг одоо баяр баясгалантаа гоё нь юу байдгийг бас бэрхшээлтэй юм одоо ер нь юу байдгийг манай компани байгуулж байгаа тийм энэ одоо лаборатори юунд хоёлаа яг дотор нь орж ирсэн байж байна. Тэгээд ер нь сүүлийн үед бол нэмийн үйлдвэрлэлд ажиллах эмзүүч мэргэжлэр төгсөж байгаа хүмүүс дотор ер нь сонирхол их багтаа болчиход байна. Яагаад? Одоо би болохоор одоо цалин мөнгө бол юунд худалдаанаас арай л өндөр цалин авдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо ямар учир шалтгаантай байдгийг ер нь бол нэмийн үйлдвэрийн ажилд нэг дурлах юм бол тэр хүн бол өөр салбар руу шилждэггүй. Яг үнэ тийм. Тэгээд тийм бол онцлог бас байдгийг. Тэг үйлдвэрлэлийн юу бол багийн ажил байдаг учраас хяналт шалгалт ихтэй тий дамжлагтаа ингээд хяналттай энэ олон багш тоног төхөөрөмжөөр ингээд баталгаажуулаад явж байгаа юм чинь айхын байхгүй энд ирээд суралцсан. Тэгээд одоо яг одоо энэ хавар төгсөж байгаа ч юм уу өөр компанид ажил гүйцэтгэж байгаа тий адилхан одоо мэргэжлийн ажил хайж байгаа хүмүүст андаад хэлэхэд Солонгос зөвлөгтөө тий ингээд яг чанар дээр одоо Солонгост 34-5 жил ажилласан. Бүр Солонгост юун дээр чанарын талаар эмийн үйлдвэрлэлийн чанараар бол бүр мэрэгсэн хүн гэж байгаа байхгүй юу. Тэгээ тийм зөвлөхийн дор бол одоо мэрэгшэд авах айгүй том боломж гарч байгаа. Эн чинь бас манад ажиллаж авах хугацаанд л ажиллана шүү дээ тий. Их орондоо ирсэн хүн биш. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад манай компаниг зорж ирээрэй гэж хэлэх бай. Тэрнээс гадна бол би бас энэ мэрэгжлийг сонгоорой. Эмийн мэрэгжил гэдэг бол одоо айгүй гоё юм цэвэрхэн мэрэгжил. Тэгээд одоо нөгөө талаасаа бол бид нар бас зах зээлийн 90 үед амьдарч чинь тэтгэвртэй хардсан мэрэгжил гэдэг шүү дээ тийм боломжууд их байдаг учраас тэгээд одоо бас нөгөө эрүүл мэндийн салбарын мэрэгжил одоо тийм шинжилгээ ухааных нь мэдлэгийг эзэмшсэн учраас өөрийгөө ямар нэгэн өөрийгөө болон хайртай хүмүүсээ гэр бүлээ өвдөгтөнд зөвлөгөөгч тийм тэр талаасаа ч юм ахуйч гэсэн одоо бас их ашигтай мэрэгжил шүү л гэж хэлэх байна. Ер нь эмзүүч хүний бас энэ бол одоо сая сайхан юуг нь ярьлаа тийм ээ. Ер нь бэрхшээлтэй юм гэж байна уу? Эмзүүч мэрэгжил хэцүү одоо ийм юу гэж одоо таны бодлоор бэрхшээлтэй гэж одоо их л сайн баг бүрдээд тэгээд их сайн тоног төгрөмжтөө тэгээд яах юм бол одоо бэрхшээл гэдэг юм бол баг. Гэхдээ бол айгүй тийм хариуцлагатай байх хэрэгтэй. Байнгын одоо юутай бүх юмал шинжилгээнд хамруулж чадсан уу тийм эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүн хийж байгаа учраас тэгэл одоо нэг имийг одоо бүтээгээ зах зээлд нийлүүлчлээ гэж бодоход 3 жил тэрнийхээ араас сэтгэл зовно шүү дээ. Тэг шаардлага гардаг. Тэгээд байнгын одоо эрэл хийлж судлаач байх ёстой л гэдэг байгаа шүү дээ. Эмзүүч бол судлаач аа гэх. Тэгээд энэ талаасаа ч гэдэг юм уу их гоё мэрэгжил шүү хүүхдүүдээ сонгоороо гэж хэлэх бай. За тий одоо яг баг та нөгөө ажил юу яах нөгөө сурталчилгаа шиг юм л ойлоо болчлоо. За яг тэр яг энэ яг ер нь бол хараа юм байгаа байхгүй юу. Ер нь зах зээл дээр одоо эмийн мэрэгчлэн бэлтгэдэг сургуулиуд зөндөө болчиход байна шүү дээ. Тэгээд байгаа хэрнээ одоо дадлага юугаар ирж байгаа хүүхдүүдийн тоо айгүй их байгаа юм. Бид нар чи одоо 2 үлсрэл 3 групптэй л төгсдөг байсан шүү дээ, тийм. Тэгэхэд нэг групптэй 10 хүрэхгүй хүүхдтэй л байдаг байсан. Тэгтэл одоо нэг групп нь ингээд чинь баг 20 хүүхд орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд одоо эмзүү мэрэгчлэр эмзүүч чиглэлээр хэдэн сургууль бэлтгэж байгаа юм, тийм. Тэгээд яг одоо үйлдвэрлэл дээр ажиллах үнэхээр боловсон хүчин болвол юу та асуудалтай байгаад итгэв. Гэхдээ одоо манайх бол боловсон хүчин одоо тийм тэрэн дутагдaltaй болохоор тэр хүн тийм ажлыг авсран гүйцэтгэж их юм байхгүй л дээ. Гэхдээ ер нь бол одоо энэ манай үйлдвэр өргөжгийн хэрээр тэгээд шинэ одоо яаж байгаа хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой одоо яг мэрэгжлийн ажилтны тоо одоо тийм чухал байгаа байхгүй. За ингээд өнөөдөр одоо энэ их ажил, энэ их бүтээн байгуулалтын ажлын их ажлын хажуугаараа одоо миний урилгыг хүлээж аваад ажил дээрээ ингээд өөрийнхөө тухай яриад ажил мэргэжил бүх ингээ сайхан нэг нөгөө ярьсан хадаагчтайнда маш их баярлалаа. Тэгээ таны ажил хөдөлмөрл амьдралд чинь маш их өндөр амжилтыг хүсэн өрөөс ад жаргал сайн бүхнийг хүсье гэж. За баярлалаа. Тэгээд эцэст нь хэлэхэд Монголын маань үндэсний үйлдвэрлэл тийм эмийн салбар тэр дундаа өргөжин тэлээсээ одоо улам өргөжин дэвшиж хөгжнө гэдэгт би итгэж байна. Тэгээд баярлалаа чамд. За баярлалаа тагч.
За